5 дугаар бүжиг. Бидний боломжийн өдөр. Өнгөрсөн үеийн Бурхны төлөө зүтгэсэн хүмүүсийн түүхээс бид суралцах ёстой. Тэд хэрхэн сатааны аримд бэлтгэгдэж тулалдсныг бид төдийлөн мэддэггүй. Харин тэд Бурхны бүрэн хуйгийг өмссөн учраас сатааны залмихийг ялан дийлж чадсан. Өнгөрсөн үеийн тэд Бурханд болон түүний үүд хэрэгт өөрийгөө бүрэн зориулахдаа зарчмын хувьд төмөр мэт бат бөх байсан. Тэд бууж өгдөггүй, сэтгэлээр ундаггүй хүмүүс байсан. Тэд Даниэл шиг Бурханд хүндэтгэхтэй, урам зоригтой, авгаа зарлах, хүсэл тэмүүлэхтэй байсан. Тэд бидний шиг л сул дорой, хэрэггүй мэт байсан ч бүх итгэлээ Бурханд өгсөн. Тэдний баялаг нь эд хөрөнгөш, харин оюун ухаан, сэтгэлийн соёл байлаа. Энэ баялагийг Бурхныг бүх зүйлдээ хамгийн түрүүнд, хамгийн сүүлд, хамгийн чухалд тавьдаг хүн бүр авч чадна. Хэдийгээр бидэнд ухаан, мэдлэг, ариун байдал, хүч чадал дутаж байж болох ч Христээс сурах хичээлүүдээ үнэнчээр сурвал бүгдийг нь авч чадна. Шаардлагатай ажилчдын төрөл. Өнөө үед бидэнд өмнөх үеийнхэнд хялбархан олддоггүй олон боломж давуу тал байна. Бид илүү их гэрэлтэй болсон. Энэ нь Бурханд найдсан үнэнч харуулуудын хөдөлмөрийн үр дүнд бий болсон юм. Тэд дэлхийд тод гийгүүлсэн гэрэл засруулах хүчийг түүнээс авсан. Өмнөх үеийн үнэт хүмүүс Бурханаас өгсөн гэрлийг ашиглаж Христийн сургуульд заагдсан хичээлүүдийг сурахын тулд шаргуу хөдөлмөрлсөн. Тэдний хичээл зүтгэл дэмий хоосон болоогүй, харин шагнал хүртсэн. Тэд өөрсдийгөө хамгийн хүчирхэг эрх мэдэлтэй холбосон ч байнга мөнхийн үнэн бодит байдлыг илүү гүн, илүү өндөр, илүү өргөнөөр ойлгохыг хүсдэг байв. Тэгснээр тэд үнний эрдэнсийг хэрэгтэй байгаа хүмүүст амжилттайгаар танилцуулж чаддаг байсан. Ийм төрлийн ажигчид өнөөдөр ч хэрэгтэй байна. Бурхны нүдээр үнэнч эрс гэж тооцогдож, Тэнгэрийн номонд нэр нь бичигдсэн хүмүүс бол Даниэл шиг өөрийн авьяас чадвараа Бурхны хаанчлалыг энэ нүгэлт ертөнцид зөвөөр төдөөлөхөд зориулдаг хүмүүс юм. Мэдлэг дахиц гаргах нь маш чухал. Учир нь Бурхны ажилд ашиглагдах мэдлэг бол сайн сайхны хүч болдог. Дэлхийд бодортой, зарчимтай, ойлголт, ялгаж таних чадвараараа байнга өсөж буй хүмүүс хэрэгтэй. Хэвлэл мэдээлэл үннийг бүх үндэстэн, хэл, ард түмэнд хүрэхийн тулд үүнийг зөв ашиглаж чадах ажилчдыг шаардаж байна. Манай хүчний их усүр бид шудраг хөдөлмөрийг эрхэмдэж, өөрийн авьяас чадвараа дайжлахаас айдаггүй залуусыг ашиглах хэрэгтэй. Ийм залуус хаанч байр суурь олох болно. Тэд хизээч замдаа саатахгүй, харин сэтгэл зүрх, оюун ухаандаа Бурхны дүр төрхийг тээж, үргэлж урагш, дээшээ тэмүүлж, язалт хэмээн ухаалдаг. Харин залхуу, аймхаа, итгэлгүй хүмүүс хэрэггүй. Тэд өөрсдийгөө Христийн төлөө үгүйсгэхийг хүсдэггүй. Итгэдэггүй байдлаараа Бурхны ажлыг урагшлуулахыг саатуулдаг. Бурхан өөртөө хамтран ажиллах хүмүүсийг дуудаж байна. Христтэй холбогдсон хүн ариун, үнэнч болдог. Христ бидэнд хүч өгдөг бөгөөд хүн сайн сайхны хүч болж хувирдаг. Үнэнч шудраг зам бол Бурхны шинж чанар юм. Энэ чанарыг өөртөө агуулсан хүн ядардашгүй хүчийг эзэмшдэг. Дотоодын зөвхт байдал. Зөвхт байдал зүрхэнд байгаа эсхийг гадаад амьдралаар нь таньж болдог. Дотооддоо зөвхт хүн хатуу сэтгэлтэй, өргөдөх сэтгэлгүй байдаггүй. Харин өдөр бүр Христийн дүрд улам ойртож, хүчнээс хүч авч өсөн хөгждөг. Үннээр ариусгагдж буй хүн өөрийгөө захирч, Христийн мөрөөр даган, эцэстээ нэгүслийг алдран гэрэлтэйгээр содигдох хүртлээр алхасаар байх болно. Биднийг зөвтгөдөг зөвхт байдал бидэнд тооцогддог. Харин биднийг ариусгадаг зөвхт байдал бидэнд өгөгддөг. Эхнийх нь бол тэнгэрт орох эрх, хоёр дахь нь тэнгэрт ороход бэлэн болох явдал юм.